Sometimes юм хийж бодчихно. За тэгэхээр бааваад хэрэгтэй. Хоёрдугаарт нь яг одоо жишээ нь дэлхийн үйл ажиллагаа дэмжих шоудаа төрсөн давчраа саваачлаа. Одоо мандарина. Яа, энэ дөрөв бэссэн ингээд тээсээ асгаж болохгүй. Тэгэхээр би шууд гитарлаа. Хүний биологийн хэрэгцээнээс хэд дахин хэтэрсэн тунгаа 4 дахин 5 дахин бараг 6 дахин ингээд маш их өндөр эргээд хэлхийг зарим таатаа гэмтэх түнсэг хатангч яа за тэгэхээр нөгөө зарим зүйлсээ өөрөө чинь дотроо их олон заалаа шүү дээ. Креатин бэ өөрөч гэдэг юм уу. Тэгэхээр өргөнлийн гаралтай зарим хэмжээний өргөдөлд болж болно. Гэхдээ тухайн бүрийн үйл ажиллагаа ямар вэ? Илгэний үйл ажиллагаа ямар вэ? Та энийг хянуулж байгаа юм чи хяналтанд өөрийнхөө одоо гарсан уу гараагүй та эдгээр битэмдийг хэрэглэх хэмжээний юм хоттой юу гэдгийг бас өөрсдөө дүгнэх хэрэгтэй. Тэгээд түүнээс биш ингээд фитнесээр хэрэглэж байгаа хүн болгоны дуурайгаад шууд ингээд маш их өндөр тунгаар хийх юм бол зөвхөнжгүй. За эрчүүдийн насны үед за насны үед гэхэлэр тестостерон буурах нас бол ерөнхийдөө хүний залуу насны одоо төсвөл хэсгээс буюу яг дэлхийд даяар хүн амын наслал уртсаад насны амжилт өөрчлөгдөж байгаа шүү дээ. Гэхдээ биологийн 45 наснаас эхлүүлээ хүний бидний давар жил бүр нэг хураажмгүй. Гэтэл энэ хүчин зүйлүүд тохиолхон байхгүй болохоор орж ирнэ. Тэгэхээр тийм байхгүй болохоор нэгдүгээр авдаг. Дэлхийн үйл ажиллагаа зэрэг буурах эхэлдэг. Хэрвээ та байнга итгэдэг хөдөлгөөнд идэг илүүдлж ийгүү яг тэгэхээр хөдөлгөөн бол тестостероныг маш сайн өсгөж өгдөг. Тэгэхээр хүмүүс дэлхийн дааврын бууралтанд харьцангуй овоо ордог. Хоёрдугаарт нь илүүдлж ийгүү хүмүүс даралт ихсдэггүй хүмүүс их судасны хааны юм байна. Тэгэхээр бүрэн хүчрүүгүй шодоо чинь төрөлөө хатан өрн шиг гарахаас өмнө дуурчдаг. Энийг хүчрэлтийн үйл ажиллагааны өөрчлөлт. Тэгэхээр судасны хаан гаднаас одоо тэр суцыг тэлэх үйлчилгээтэй одоо бэлтгэлж байна уу? Секцэд эсвэл гэдэг үйлчилгээээс суцыг тэлэх үйлчилгээтэй болсон. Одоо нөлөөлөх хугацаа удаан байна л гэсэн. Бидний урд байгаа одоо компанийнхаа хөгжсөн бүтээгдэхүүн байна л та. Ирчүүдэд мэн зориулсан. Энийг талаар таваар үзэж байна. За энэ потенциал гэдэг бүтээгдэхүүн Монголоос баг 8-9 жил баг байгаа хаа. Энэ бүтээгдэхүүн яг энэ дотор байдаг яарчуудын гэхлээр шатан суцыг ингээд 500 мг орсон байдаг. Дээрээс нь зэлэн замхуу гэж ярьдаг триболис стресс гэдэг одоо төрөө булчирхааны маш олон бэлтгэлүүдэд орсон байдаг. Бас энэ онцгийн ханд зэмлэр орсон байгаа. Тэгээд Азийн цагаан хүн ороход бас энэ 100 мг орсон байгаа. Тэгээд цайр гэсэн бэлтгэл байгаа. Энэ дөрвөн найрлага нь дөрвөлээ төрөө булчирхааны үйл ажиллагааг дэмжих хоёрдугаарт нь шадан судас тэлэх буюу хүчлэлтэй хамттай хатуу байлгахад туслах үүрэгтэй. Дээрээс нь бизнесийн тоог санах. За тэгээд цайр шиг мэдж байгаа төрөлжлөхийн хэвийн орчныг Ben юм ээжнаа. дээр нь тестостероны үүсэлтийг бас дэмжихтэй болсон. Микроэлемент тийм ээ. Энэ цайр бас өөрөө бас төрөлжлөхийн Мандарми. Ингээд ногсолтой. Ингээд ногсолтой. Одоо энэ бүтцгээд энэ нэгдэл потенциал superior гэдгийг бол жишээ нь өдөрт нөгөө биологийн нэмэлт хүнсний бүтээгдэхүүн учраас өдөрт нэг удаа энэ 2-3 цагаар хэрэглэж болно. Тэгээд энэ удаан хугацаагаар хэрэглээд байгаа маш нөлөө байхгүй. Гэхдээ хэмжлэх зорилттой биш гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Биологийн нэмэлт бүтээгдэхүүн гэдэг тухайн
эд эрхтний одоо тогтолж байгаа хичээл хэмжээний нөхөж өгөх зорилттой. Түүнээс чигээр үйл ажиллагааг дэмжиж өгч байгаа болохоос биш одоо та түрүү ажиллагааны эмгэгтэй болсон. Түрүү чанга хамгаалалттай, түрүү чанга өрсөлттэй. Эсвэл одоо чихрээсээ болоод мэдрэлийн салаануудын ч гэсэн ч гэдэг нь дааврын бүрнээр өөрийнхөө төвшнгөөс бүрдсэн байх юм бол ийм байдлыг нэмэх хэрэгжлэхгүй. Тэгэхээр та одоо нэг үйл ажиллагаагаар дэмжих байдлаар хүнсний нэмэх байдлаар хэрэгжүүлэх болно гэсэн. Төвшөрхөн тултаас яасан. Тэгээд өөрийнхөө амьдралыг одоо аз жаргалтай байлгахын тулд өөрөөсөө анхаарал тавиад хэрэгж болно гэсэн. Яг биеийн үйл ажиллагаа явуулаад ирэхээр эрэгтэй эмэгтэй бүх сэтгэл зүйн хувьд маш их хүн дарамттай төрдөгтэй. Яг л эрчүүд маань биеийн үйл ажиллагаа сайн байхад бол өөрөө үнэлэх, үнэлж өндөр байдаг. Сэтгэл зүйн хувьд стресстэй тайван байдаг. Эрчүүдийн сэтгэл готрол хүнгүй эс аваад зүйлүүд яхахгүй шатан үйл ажиллагаа алдагдах хангалттай үсгүй байх ч гэдэг юм уу амдаа одоо хангалттай биш байх гэдэг нь тухайн хүний маш их хэмжээлэлтэйсэн. Тийм Цаг нь усаа чамд хэрэг болно. Чи тэнд үннийг хэлэх хэрэгтэй. Энэ бүхэн бол зовлон. Хүмүүс өгөхөд, Жулиа өгөхөд чи өөрөө тэр хүүхдүүдэд хутгаа тулгаад байж байх болно. Би үннийг засаж байна Барби. Сэн. Сэн. Барбисэн хоёр харагдахгүй. Энэ хадл байх ёстой доо. Жулиа. Гоё байна. Өнөөдөр би бүгдээрээ хэлэх зүйлтэй боллоо шүү дээ тийм ээ. Нүгэл өдөр чинь Жулиа хаана байна? Сургууль хавцаа Барби асуудалд орсон гэж сонссон. Тэгээд энэ дөрвийн оронд тэрэнд туслахаар явсан да. Юу гэсэн үг вэ? Хайр сэтгэл заримдаа юу юунаас ч илүү дээгмэр шүү дээ. Барби. Чи тэгвэл цаашаа яг юм Надад зүрхээ дараарай. Үхлийн шар хаваад. Газар үхэх юм. Байка дараарай. Яг тийм. Тэ.